Монгол Улсын боловсролын их сургууль. Сайн бацгаана уу? За өнөөдрийн хичээлийн сэдэв бол аутизмын хүрээний эмгэгийн тухай ойлголт, аутизмтай хүүхдтэй ажиллах арга зүй гэсэн сэдвээр та бүхэнд 11 дахь удаагийнхаа семинарын хичээлийг явуулах гэж байна. За өнөөдрийн хичээлийн агуулга бол аутизмын хүрээний эмгэгийн тухай ойлголт, за аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдэд илрэх шинж тэмдэг, за мөн аутизмын онцлогоо, эрт илрүүлэлт, за аутизмтай хүүхдэд ажиллах тэдэнд үзүүлэх дэмжлэгийг хэрхэн үзүүлэх вэ гэдэг энэ сэдвийн талаар та бүхэнтэй ярилцах юм аа. За нэгдүгээр хамгийн ихний дэд сэдэв болох аутизмын хүрээний эмгэгийн тухай ойлголтыг ярилцъя. За өмнөх семинарынхаа хичээлээр би та бүхэнд өгсөн даалгавар дээр аутизмтай хүүхдэд илэрж байгаа шинж тэмдгийг ажиглаж тэмдэглэл хөтөлж ярих даалгаврыг өгсөн байгаа. За та нар тэмдэглэл хөтөлсөн энэ тэмдэглэлээ за өнөөдрийн миний ярьж байгаа энэ сэдвтэй бас уялдуулж холбож хараарай гэж ингэж багш нь хэлье. За нэгдүгээрт бол аутизмын хүрээний эмгэгийн талаарх ойлголтод бол хүмүүс аутизмын хүрээний эмгэгийн талаар тайлбарлаж хэлэхдээ дараах бас өрөөсгөл буруу ойлголтуудыг бол хэлдэг. За нэгдүгээрт бол аутизмын хүрээний эмгэгийг өвчин юм а гэж үздэг. Гэтэл энэ бол өвчин биш. Энэ бол харилцаанд тулгарсан юм бэрхшээл юм. Насан туршид дагдаг юм эмгэг бэрхшээл юм а гэж. Дараагийн нэг ойлголт бол аутизмтай хүмүүсийг оюуны бэрхшээлтэй буюу ихэнх нь оюуны хомсдол буюу оюуны бэрхшээлтэй байдгаа гэж ингэж үздэг. Гэтэл эдгээр хүмүүсийн 100-ны 30 орчим хувинд бол оюуны бэрхшээлтэй, үлдсэн 70% нь Аспергергийн хам шинж буюу хэвийн оюун ухааны хөгжлийн хувьд хэвийн болон оюун ухааны өндөр юм чадамжтай хүмүүс бол бас байдгаа. За өөр нэг асуудал бол та хэрвээ аутизмтай нэг хүүхдийг та таньдаг бол өөр бусад аутизмтай өөр нэг хүнийг миний мэддэг тэр аутизмтай хүүхдийн шинж тэмдэгтэй адилхан гэж үнэлж болохгүй. Учир нь юу вэ гэхээр энэ өргөн хүрээний эмгэг учраас тодорхой нэг аутизмтай хүүхдэд илэрсэн шинж тэмдэг өөр нэг хүүхдэд бол давтагдаж илэрх нь бол цөөхөн байдаг. За дараагийн нэг зүйл бол энэ аутизмын хүрээний эмгэг гэдэг бол юм олдмол эмгэг зүйл бол биш. Энэ төрөлхийн, тархины гэмтэлтэй холбоотой ийм эмгэг байгаамаа. За мөн аутизмын хүрээний эмгэгийн талаарх баримтуудыг та бүхэнд танилцуулъя. За нэгдүгээр дэлхий дээр бол 70 сая гаруй хүн аутизмын эмгэгтэй байна гэж ингэж үзэж байна. За тэдний тал хувь нь IQ-гийн хэвийн буюу өндөр юм чадамжтай аутизмтай хүмүүс байдаг юм байна. За мөн 3.1% нь эпилепси буюу таталт уналт бол аутизмтай хүмүүсийн 3.1-д нь эпилепси буюу таталт уналт бол ажиглагддаг. За мөн 25% нь хэл ярианы чадваргүй буюу хэл яриаг хэрэглээ болгодоггүй юм хүмүүс бол байдаг. За дараа нь шинж тэмдэг аутизмтай хүмүүст шинж тэмдэг бол эхний хүний хөгжлийн төрсний дараах 6 сард бол эхний шинж тэмдгүүд бол ажиглагддаг. 18 сартад нь хамгийн эхний онцлог ажиллагааг бол хийдэг. За 4 наснд нь хамгийн эцсийн оншиг буюу энэ хүүхэд аутизмтай байна гэдэг оншиг бол 4 наснд нь тавьдаг байна. За дараагийн нэг зүйл юу вэ гэхээр аутизмыг ямар нэгэн цусны шинжилгээ, MRI эдгээр онцлогоогоор онцлох боломжгүй. Аутизмыг бол тодорхой асуулга, ажиглалтын аргаар бол оншилдог байгаа. За 1943 онд Лео Карнер гэдэг бол эрдэмтэн аутизмын онцлогоог бол хийсэн байдаг. Харин 1944 онд бол Ханс Аспергер гэдэг хүн бол Аспергергийн хам шинж гэдэг ойлголтыг бол гаргаж ирсэн байдаг юм аа. За аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийн нийгэмшиг чадвар бол маш сул. За 10% нь л ажил хийдэг. 5% нь гэр бүлтэй болж чаддаг байх нь. За аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүс бол тодорхой зорилго чиглэлтэй тусгай хөтөлбөрийн дагуу суралцах боломжтой юм байдаг. За аутизмын хүрээний эмгэгийн тухай тодорхойлтыг та бүхэнд танилцуулъя. За энэ бол аутизм гэдэг үгийг бол монгол хэлний товч тайлбар тайлна. Өөрийнхөө бий болгосон ертөнцид амьдрах гэсэн утгыг бол агуулдаг
гэж ярьдаг. За энэ бол цэвэл одоо цэвэл гэдэг хүний тийм ээ Монгол хэлний товч тайлбар тол гэдэг тал дээр бол ингэж тодорхойлсон байдаг байна. За ерөнхийдөө энэ аутизмын хүрээний эмгэг гэдэг бол нийгмийн харилцаа үгэн болон үгэн бус харилцааны одоо юм алдагдaltaй давтагдмал одоо зан үйлийн юм харилцан адилгүй төвшнгөөр илэрдэг тархины хөгжлийн нийлмэл эмгэг юм аа гэж ингэж үздэг. За мөн одоо өөрөөр хэлбэл сонирхол болон тийм ээ зан үйл нь одоо илт хязгаарлагдсан за нийгмийн харилцан үйлчлэлд хэвийн бус одоо юм байдлыг үзүүлдэг ийм онцлог шинж бүхий хөгжлийн эмгэг юм. За аутизмын хүрээний эмгэг үүсэх шалтгааныг бол өнөөдөр дэлхий дээр яг тодорхой шалтгааныг бол гаргаж ирээгүй байна. Яг тодорхой нэг одоо бид нар мэдэн тийм ээ Дауны хав шинжтэй хүүхэд бол 21 дахь хромосомын гурвлаас шалтгаалж хромосомын эмгэг буюу Дауны хав шинж байдаг. Гэтэл аутизмын хүрээний эмгэг бол тодорхой яг тийм шалтгаанаас одоо үүслээ гэдэг юм шалтгаан бол одоо өнөөдөр шинжилгээ ухаанд бол анагаахын шинжилгээ ухаанд бол тодорхойлогдоогүй байна. Гэхдээ өвөнд нөлөөлөх одоо боломжтой магадaltaй шалтгаануудыг бол бас тодорхойлсон байдаг байна. За өвөнд бол агаарын бохирдол, за хүүхдийн хоол боловсруулалт, тийм ээ, удамшил, вакцин, дархлаа, хүнд хорт металлын хордлого, жирэмсэн үедээ авсан эхийн халдвар, генийн гач хөгжил гэж авч үзсэн байдаг байна. За бид нар дараагийнхаа хичээлээр энэ аутизмын хүрээний эмгэг үүсэх шалтгааныг дэлгэрүүлж авч үзэх учраас энэ слайдыг явуулъя. За аутизмын хүрээний эмгэгийн үүсэх одоо шалтгаан бол өөрөөр хэлбэл ураг бүрэлдэх үедээ буюу төрсний дараах тархины эрт хөгжлийн үед нөлөөлсөн олон нийлмэл хүчин зүйлүүдийн нөлөөс болдог байна. Аутизмын хүрээний эмгэг бага насны хүүхдэд илэрхтэй дараах 3 одоо шинж тэмдгээр илэрдэг байна. За нэгдүгээр бусад хүнтэй харилцахын хувьд бэрхшээл буюу бусад хүнтэй харилцахын хувьд одоо эв дүүгээ олж чадах чадвар тутмаг байдаг. За дараагийн нэг зүйл юу гэхээр төсөөлөх чадрын хувьд тутмаг асуудал. Учир нь юу вэ гэхээр хүүхэд одоо альва нэг зүйлийг төсөөлөх чадрын хувьд энэ үүлийн дараа тэр одоо дараагийн үйл одоо үргэлжлэх гэж байна гэдгийг бол төдийлөнсөө одоо ойлгож чадахгүй байх юм байдал ажиглагддаг. Дараагийн нэг зүйл юу вэ гэхээр нийгмийн харилцааны бэрхшээл буюу нийгмийн дүрм журмыг одоо баримтлах, түүнд өөрийгөө зохицуулах одоо чадрын хувьд бол төдийлөн одоо чадвар бол тутмаг байдаг байна. За мөн одоо сэтгц болон бие бэлдрийн хувьд бол бас өөрчлөлт ажиглагддаг. За эдгээр зарим одоо аутизмтай хүүхдүүд бол өвдөлтийг одоо мэдрэх тийм ээ сонирхолтой байхад зарим хүүхдүүд бол өвдөлтийг төдийлөн мэдэрдэг. Эсвэл дуу чимээнд одоо эмзэг мэдрэмтгий хандах эсвэл ямар нэгэн одоо үнэр дуу чимээ эдгээр зүйлд бол маш тийм мэдрэмтгий байдлаар бол хандах зэрэг юм шинж тэмдгүүд бол илэрдэг байна. За аутизмын хүрээний би түрүүний слайдн дээр ярьсан байгаа. Аутизмын хүрээний эмгэгийг бол цэцэрлэгийн багш юм уу тийм ээ эсвэл одоо хин нэгэн одоо нэг эмч хараад за танаа хүүхэд аутизмтай байна гэж бол онцлохгүй. Энийг бол тодорхой мэрэгжлийн баг бол ажиллаж өөр өөрсдийнхээ чиглэлээр хийгдэж байгаа. Энэ судалгаа онцлогооныхоо дүгнэлтэн дээр тулгуурлаж мэрэгжлийн баг өөрийн дүгнэлтийг гаргаж энэ аутизмтай хүүхэд байна. Аутизмын шинж тэмдэг илэрж байна гэдэг ийм зүйлийг бол оншиг бол тавьдаг байгаа. За энд бол сэтгцийн эмч, за ерөнхий эмч, за согог зүйч тийм ээ. За эдгээр одоо хүмүүс бол өөрийнхөө оншийг бол тавьдаг байгаа. За аутизмын эрт илрүүлэлт гэж байна. За энийг бол эцэг эхчүүд болон тийм ээ одоо өрхийн эмчнэр бол хүүхдийг бол ажиглаад мэдэх хамгийн ихний одоо ажиглалтууд бол яадаг вэхээр нялх нараа насандаа хүүхэд ганганаж, гунганаж, шулганаж өөрөөр хэлбэл комплекс ожирлине гэж ярьдаг цогц хариу үйлдэлийг бол илрүүлэхгүй байх. Тийм ээ хүн одоо нүрэлв нь хараад хөөртгөд инехгүй харилцаад одоо ганганаж, гунганахгүй түүнд одоо сэтгэлийнхаа хөдөлгөөнийг илэрхийлж одоо инээх тийм ээ гар хөлөө хөдөлгөх зэрэг ийм одоо зүйлийг бол үзүүлэхгүй байх. За мөн одоо нэг нас хүрсэн ч гэсэн одоо нэг үгийг одоо хэлж чадахгүй, харилцаанд орж чадахгүй байх зүйлүүд бол ажиглагддаг. Сургуулийн өмнөх наснд бол хүүхэд найзтай болж чадахгүй, тийм ээ бусдад одоо тоглож чадахгүй, одоо гих зэрэг ийм шинж тэмдгүүд бол илэрдэг байгаамаа. За аутизмтай хүүхдэд ажиллахын тулд ABA гэж арга байдаг. Applied Behavior Analysis гэж. За энэ зан үйлийн задлан шинжилгээний арга байдаг. За энэ аргыг бол аутизмтай ажиллаж байгаа, аутизмтай хүүхдэд ажиллаж байгаа багш нар бол энэ аргаар хүүхдэд ажиллахад илүү үр дүнтэй байдаг. За тэгээд энэ талаар дараагийнхаа хичээлдэр бид нар ярилцах болно. За анхаарал хандуулсанд баярлалаа. Монгол Улсын боловсролын их сургууль